Европын холбооны санхүүжилтээр Дархуул аймагт 2021 оноос найрамдал төсөл хэрэгжиж эхэлсэн. За төслийн хүрээнд аймгийн хэмжээнд 80 гаруй ажлын байр нэмэгдэж, олон иргэд санхүүгийн дэмжлэг авч гарааны бизнесээ эхлүүлсэн зэрэг үр шимээ өгсөн олон төсөл хөтөлбөрүүд үе шаттайгаар амжилттай хэрэгжсээр байгаа. За Европын холбооны санхүүжилттай найрамдал төслөөс шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн түншлэл форумыг өнөөдөр Өргөө кино театрын байранд зохион байгуулж байна. За форумд 11 улсын 40 гаруй эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны технологийн паркийн мэрэгчлэнүүд, инновацийн компани төлөөллүүд, төрийн байгууллагын төлөөлөл оролцож байна. Тус форумаар дамжуулан Дархан хот цаашдаа хэрхэн Монгол улсын төвийн бүсийн шинжлэх ухааны технологийн төв болон хөгжих асуудлыг бүх талын оролцог хангуулан хэлэлцэж байна. Дархан аймагт шинжлэх ухааны технологийн төв болоход ихтэй сургуулиуд ямар үүрэгтэй оролцохын, төр ямар үүрэгтэй оролцохын, хувийн хвшлүүд ямар үүрэгтэй оролцохын мөн Дархан аймагт одоо яг мэдлэгийн болон энэ талантуудын төвлөрлийг, хүний нөөцийн одоо тэр чадварыг, тэр төвлөрлийг бий болгоход хэрхэн бий болгохын яг шинжлэх ухааны инновац одоо энэ entrepreneurship энэ шинжлэх ухааны салбарт одоо хөрөнгө оруулалт санхүүжилтүүдийг яаж бий болгохын энэ экосистемийг яаж бас бүрдүүлэх үү гэдэг ийм дөрвөн одоо салбар хуралдааны хүрээнд бид нар өнөөдрийнхөө форумуудыг зохион байгуулж байна. Мөн одоо Хятад, Солонгос, Европын зарим орнуудаас одоо шинжлэх ухааны байгууллагууд, инновацийн компаниуд бас одоо бүтээгдэхүүнүүдээ мөн компанийнхаа үйл ажиллагаануудыг бол олон нийтэд танилцуулахаар бас энэ форумд оролцож байна. За бид нар энэ форумоос гарах одоо хамгийн гол үр дүнг за Дархан аймаг Дархан аймаг Дархан хот маань Монгол улсын төвийн бүсийн шинжлэх ухааны технологи, инновацийн төв байх энэ замын зураглалыг энэ өдрийн энэ форумоос гаргана гэсэн ийм одоо зорилтойгоор форум зохион байгуулж байна. За мөн инновац шингэсэн бүтээгдэхүүнээрээ хувийн хвшлийн байгууллагууд үзэсгэлэн гаргажээ.